Ил хаан тулсын үед болон цагаатай хаан тулсын үед Алтан ордны эзэн тулсын үед нутгийн уугуул иргэн дээр очиод чамайг даралдаг татар Монгол хаа байна мэдгүй дээгүрэл идэг баг. Би л аваараагүй. Тэр ижил мөрөн дээр байдیں гэсэн. Би л очоогүй. Бидгүр өөрийнхөө эзэндээ л Кинязда тийм ээ графта өөрийнхөө ноёнд бол би татвараа төлөөл явж байгаа. Эзэн маань цаашаа тэр яаж ч өөр хамжлагын дээр ажиллаж байгаа шүү дээ. Би ингэж байгаа л гэж хэлдэг. Тэрнээс ч их амар дарлаал өстө нэрээ бүр голын ортол илээ голдны ортол гомдоогоод модны тултал нь шулаад байсан бол байгаагүй. Орсын дуун дээр Жириновский гэдэг нэг нөхөр байдаг шүү дээ. Орсын тэр сөрөг хүчний дарга. Энд л орилж явдаг. Одоо байхгүй болчихоо яаж вэ насарч байж. Гэтэл тэр хүн дандаа монголчуудыг шүүмжилдэг юм. Дандаа шүүмжилдэг. Тэгтэл нэг удаа дуун дээрээ ширээнүүдэд орилж исэн. Бүр бичлэгнүүдийн цагта Батхан хүртэл Чингис хааны ачхүү Батхан хүртэл ийм татвар авж байгаагүй шүү гэж хэлдэж байна. Одоо бүр орилж исэн. Яг тэр бичлэг нь байдэн шүү. Алтан ордны эзэн хаан Бат бэрх эднэр чинь яаж мөнх төмөр тийм ээ эднэр чинь зүгээр татвар руусчуудаас татвар татдаг. Тэгт айгүй баг татдаг гэсэн баг. Тэгэр нэг сони юм байна. Чи 10 хонтой хүн байлаа гэж бодож шин. Чамаас татвар авахгүй. Яагаад? Яагаад? Ингээл ерөөсөө чиний амьдрал хараахан татвар төлөх хэмжээд очиагүй. Бүр тэгдэг үс. Тий. 10 хонтой болцсон бол 15 хонтой биш үү те? Чамаас татвар авахгүй. 20 болвол аваад эхэлтээ. 20 болвол аваад эхэлтээ. Энд чинь бас яаж ин өгөөдөө хааны нийгмийн ямар бодлого вэ? Одоо хөгжил дэвшил гэх юм. Үгүй ээ, нийгмийн халамжийн. Нөгөө өнчин ядусыг тэтгэх гээд өгөөдөө хааны нэг дөрвөн сайн улсд ордон штэ. Нэг хонь өгнө, нэг морь өгнө, нэг үхэр өгнө. Энэ ингээд одоо ядуурлаас гарахад тус болно. Нийгмийн баян ядуугийн эрс тэс ялгааг бүдгэрүүлдэг юм гэд санаж нь хойлоо нэг ярьжсэн штэ. Тэрэн шиг яаж ин яг ингээд тус болдог байхгүй. Гэтэ хүн татвар төлөхгүйгээл нэг 15-ын дотор хүн малаа бариад яваад байхгүй штэ. Улам баяж олш шүү. Хүн чинь тэгээд яах юм бэ? Чи дөнгөж 15 дээр л яваад байгаа юм уу? Манай эднэстэй нэрэ 1000 малчин болох нь холгүй болчих гээд байна штэ. Чи тэгтлээ. За хаан татвар төлөхгүй, улстай татвар төлөхгүй гэлгээл явж байгаа юм уу? За чи ч тэгээд чам шиг юм бодолтой амт манай аравт ч яваад ч тэг гэж чинь ядж яхад нэр хүндий. Хоёрдугаарт угамсрын асуудал өөрсдөөс нь шаарддаг гэсэн байхгүй. Тэгэхээр яаж ин үгээгүй цэрэгтэй бол өгчдөг. Энэ нь 20 хүртэл тоо толгой нь хэмжигддэг гэсэн баг штэ. 10 бойл 9-өр чи голоо тэгэл хийж штэ. Би 10хан л малтай. Хайшин тоогоо бариад идэг. Мал нь өсдөг юм хайш. Тийм биз. Ийм арга хэрэглэж магадгүйгээд малаа өсөхгүй байгаа цэргүүдийг шууд балуу цэргийн арга руу ангилдаг байсан байхгүй. Малаа өсөх. Чи одоо чам бүтэн жил байлдлаа нөхөр минь. За бүтэн 2 сар 3 сар байлдлаа. Өөрийнхөө татвар төлөх малын хэм тоог чи 20-оос идэвхлэхгүй байна. 20 ч хүрч чадахгүй байна. Байлдаж чадахгүй юм уу? Яагаад татвар төлөхгүй байгаа? За наашир энэ одоо нэг малын тоо толгой нь 20 хүрэхгүй байгаа цэргүүдийг аваад бүгднгийн балуу цэргийн анги руу оруулна.